Сайн байцгаана манайхаа. За энэ удаагийнхаа бичлэгээр болохоор Америкийн нэгдсэн улсын их сургуулиуд руу хэрхэн өргөдлөө явуулж тэгээд хэрхэн амжилттайгаар төгссөн сургуультай ороод тэгээд тэтгэлгээ өндөр хэмжээний тэтгэлэг авах вэ гэдэг тухай ярих болно. За тэгэхээр яагаад ер нь бол энэ бичлэгийг хийхээр болов гэхээр надад ингээд ирж байгаа асуулт мессежүүдийн ихэнх нь айгүй ингээд Америк руу Америкийн их сургууль руу яаж өргөдлөө явуулах вэ? Эсвэл яаж 100% тэтгэлэг авах вэ гэдэг юм уу. Тиймэрхүү асуултууд байсан. Тэгээд хүүхдүүдийн асууж байгаа асуулт нь яг тэгж асууж байгаагаас гадна ингээд би одоо ингээд англи хэлтэй байхад л одоо их сургуульд Америк руу сурчиж болох юм уу? IELTS-ийн өндөр оноотой байхад л өндөр тэтгэлэг аваад тэгээд хүссэн сургуульд орчих боломжтой юм уу гэдэг тийм асуултууд айгүй их асуусан байхгүй юу? Тийм болохоор ер нь бол энэ бичлэг хийх гэж байгаа. За тэгэхээр ер нь шууд одоо гол сэдв рүүгээ орцгоё. За Америкийн их сургуулиуд руу өргөдлөө явуулах нь одоо юугаараа одоо Монголынхаас өөр вэ? Яаж өргөдлөө явуулдаг вэ тухай ярья. За тэгэхээр Америкийн сургуулиуд руу аплайдахтай болохоор Common App эсвэл Coalition App гэсэн энэ хоёр одоо платформоор өргөдлөө явуулдаг. Тэгээд Америкийн одоо өргөдлөө авах систем нь юу? Монголынхаас юугаараа өөр вэ гэхээр Америкчууд одоо тэр систем болохоор юм холистик гэж хэлдэг. Одоо тэр нь болохоор хүнийг одоо ингээд бүхлээр нь хараад тэр хүнийг бүхлээр нь дүгнээд тэгээд тэр хүнийг одоо авах гэсгээ шийддэг гэсэн үг байна. Харин эсвэргээрээ одоо Монголд болохоор зөвхөн одоо Яшийн оноо л өндөр байгаа. Тэгээд нь бол босны оноогоо даваад тэгээд дээрээсээ ч ахсад өндөр байх юм бол их сургуульд авах боломжтой байдаг шүү дээ. Тэр нь болохоор тэрийгэр бол Монголынхаас өөр байдаг. Тэр одоо энэ холистик гэдэг нь яг юу гэсэн үг вэ гэдэг дахиад дахин нэг тайлбарлая. За энэ нь болохоор яг юу гэсэн бэ гэхээр үгүй гэхээр одоо хүнийг ингээд бүхлээр нь ингэж хардаг гэж байгаа. Тэр нь болохоор зөвхөн одоо ганц англи хэлнээс нь зөвхөн одоо олимпиадад амжилт гаргаснаас нь болоод эсвэл айгүй мундаг одоо хичээлээс гадуурх ажиллах өндөр байлаа гэдэг. Эднээс болоод ингээд одоо зөвхөн нэг шалтгаан нэг факторудаас болоод тэр хүүхдийг одоо сонгох шалтгаан болдгоо гэсэн үг байна. Тэрний оронд ингээд нэг хүнийг ингээд бүхлээр нь ингээд хараад одоо жишээ авч үзэх юм бол ингээд бүүргэрөө шүү дээ ингээд бүүргэрийг одоо бид нэр идэхтэй идэх юм бол одоо салгаж нэгээр нь аваад дүгнэдэг бүхлээр нь амсаад өстой гоё бүүргэр байна гэдэг шиг одоо тэр бид нарыг яг тэр бүүргэр шиг бүхлээр нь ингэж хараад бүхлээр нь дүгнээд тэгээд авах гэсэн шийддэг байгаа. За тэгвэл яаж одоо энэ одоо өвлөмөц Монголынхаас тис ондоо шалгуурыг даваад тэгээд өргөдлөө илгээгээд тэгээд өгсөн сургуульд ороод тэгээд дараа нь тэтгэлгээ авах талаар одоо ярьцгаая. Энэ бичлэг маань одоо энэс хойш хоёр хэсэгтэй байгаа. Эхнийх нь болохоор өргөдлөө илгээх, хоёрт нь болохоор тэтгэлэг авах гэсэн хоёр хэсэгтэй байгаа. Тэрхэн одоо амжилттайгаар өргөдлөө илгээгээд тэгээд өгсөн сургуульд орох вэ гэдэг тал дээр хол 5 зүйлийг одоо ярья. Эхнийх нь болохоор academics. За academics нь болохоор одоо жишээлбэл academics гэдэг нь болохоор одоо хичээлийн сургуулийн орчинд хичээлийн анги танхим дотроо хэрхэн одоо перформанс үзүүлэх, хэрхэн мундаг байж чаддаг, хэрхэн хичээлээ сайн хийдэг вэ гэдгийг л ер нь бол харна гэсэн үг. За энэ дотор болохоор GPA буюу одоо ахлах ангийн 9-12 дугаар ангийн дүнгийн дундаж гэж байгаа. Энэ нь болохоор сургууль тус бүрээс нь хамааруулаад тус бүртээ одоо дүнгийн дунд чинь одоо тэдэс дэш авах юм уу. Тэгээд тиймэрхүү байдаг. Тийм болохоор сургуулаа бас давхар судлаарай. Academic дотор GPA-с өөр юу хамаардаг вэ гэхээр олимпиадын амжилт бас хамаарч болно. Хэрвээ одоо чи олимпиадын одоо карьерийг өгөөд амжилт гаргаж ирсэн бол энэ нь бас одоо чиний өргөдлөө илгээх амжилттай одоо төгссөн сургуульд ороход чинь бас тодорхой хэмжээнд нөлөөлнө. Гэтэ яг бүхлээрээ нөлөөлөхгүй тодорхой хэмжээнд нөлөөлнө. Хоёр дахь чухал юм маань standard test scores гэж байгаа. Энэ standard test scores дотор маань одоо SAT, IELTS, TOEFL гэдэг бүгдний айгүй их сонсцсон, айгүй их танил одоо шалгалтуудын оноонууд нь хамаарж байгаа. Мэдээж түрүүн хэлсэнчлэн одоо IELTS дээр ч юм уу, TOEFL дээр ч юм уу, SAT дээр ч юм уу дангаар нь өндөр оноо авлаа гэд хүссэн сургуульд ороход бол яг 100% баталгаатай бол гэсэн үг бол биш шүү. Одоо ингээд IELTS дээр 9 оноо авсан ч гэсэн, тулгаад авсан ч гэсэн одоо хүсэх сургуульд орохгүй байх боломж бол байдаг гэж хэлж байгаа шүү. Гэтэ мэдээж өндөр оноо авбал одоо гомдтой бүргэр хийхэд чухал шүү. Бас аюу их олон хүмүүсийн асуудаг асуулт болохоор IELTS гэсэн дээр үү эсвэл TOEFL гэсэн дээр үү эсвэл болохоор IELTS-а төрүүлж өгсөн дээр үү эсвэл SAT-гээ төрүүлж өгсөн дээр үү гэж байгаа. За миний зөвлөгөө нь болохоор мэдээж их сургуулаа судлаарай. Эхлээд их сургуулаа судлаа танаа их сургууль ч одоо ямар шалгалтыг нь одоо илүү их дэмждэг вэ? Одоо зарим сургуулиуд зөвхөн TOEFL авдаг Америкийн сургуулиуд эсвэл зарим сургуулиуд зөвхөн IELTS-ийг л авдаг.
IELTS-ийн оноог хүлээн зөвшөөрдөг юм. Тиймэрхүү зүйл байдаг. Тэгээд мэдээж бас одоо тодорхой тэр шалгалтын дээрээ хэдэн онооноос дээшээ авч иж одоо тэр босхийг нь бас авах вэ гэдгийг бас сайн ойлгох хэрэгтэй шүү. Тэгээд би болохоор эхлээд SAT-гийн өгсөн дээр гэж бодож байна. Ягаад гэвэл SAT-гийн англи хэл нь IELTS TOEFL-аас соёлонгаас нь аюу хэцүү, харьцангуй хэцүү. Тэгээд гурав дахь чухал зүйл нь хичээлээс гадуурх ажил буюу extra curriculars. За extra curriculars нь ер нь бол одоо бүр бүрнийхээ хувьд түрүүн одоо академик нь одоо бүр бүрнийхээ талх нь болоод тэгээд standard test score нь мах нь болчих юм бол одоо тэгээд одоо extra curricular нь салаатны навчин ч юм уу, өнгөрцөн ч юм уу, эсвэл помидор ч юм уу болж байгаа байхгүй. За тэгээд extra curriculars дээр миний одоо хувьдаа ингээд анзаарснаас хамгийн том одоо хүмүүсийн алддаг юм болохоор ингээд бүр ингээд сүүлд эхэлдэг одоо дөнгөж 12 дугаар ангид орсныхоо дараа нь ингээд за ерөөсөө хичээлээс гадуурх гэдэг ажил айгүй чухал байт юм байна. Одоо энийг л хэлчих юм бол тэгээ голчих юм байна гэж боддог. Харин эсвэргээрээ тууштай хийсэн байгаа нь цаана их сургуультай айгүй сайн үнэлэгддэг ээ. Тэрнээс гадна одоо extra curricular-ийн хувьд болохоор яг ингээд бодоод үзэх юм бол их сургуулиуд өдөртөл бараг 100 хүний өргөдөл уншиж байгаа. Яг өргөдлийг ингээд хараад дүгнээл явж байгаа. Тийм болохоор чи ер нь бол цаагаар ингэж ярьдаг хгүй юу? Нийт өргөдөл явуулсан хүмүүсийн 80% хүүхдүүдийнх нь ингээд үзүүлэлтүүд нь айгүй төстэй байдаг. Тэгээд тийм болохоор одоо чи жаахан чулуу ингээд бусад өргөдлөг гэж байгаа хүмүүсээс онцгойрч харагдахын тулд хитрхи түгээмэл байдаг хичээлээс гадуурх ажлыг битгий хийгээрэй. Мэдээж хийж болно л да. Гэхдээ хитрхи одоо түгээмэл байдаг хичээлээс гадуурх ажлуудаас аль болох өөр зүйл хийхийг бодоорой. Тэрнээс гадна одоо ингээд хэрвээ чи одоо их сургууль руугаа өргөдлөө явуулахаас өмнө мэргэжлээ сонгочихсон байгаа бол тэр мэргэжилтэйгээ холбоотой төсөөтэй хичээлээс гадуурх ажлуудыг хийж байгаа. Жишээлбэл хэрвээ чи одоо IT-гаар явах гэж байгаа бол ямар нэгэн IT-ийн компанид одоо internship хийсэн ч юм уу тийм байх юм бол одоо цаана арай гоё харагдана. Мэдээж бүжигчин болъё гэх юм бол одоо бүжгийн туршлагатай авах юм бол цаанаасаа ингээд харахад за туршлагатай мэн ингээд туршлагагүй хүнээс илүү их одоо туршлагагүй хүн туршлагатай байх юм бол туршлагатайг нь л илүү авах гэж бодсон шүү дээ. Тийм болохоор хэрвээ мэргэжлээ сонгоцсон байгаа бол мэргэжилтэйгээ аль болох холбоотой хичээлээс гадуурх ажиллаа хийгээрэй. За дөрөвт одоо хэсэг маань болохоор миний хувьд бол хамгийн чухал гэж боддог эссе байгаа. За энэ эссе гэдгийг бол ингээд айгүй олон хүний амнаас ингээд ам дамжаад сонсчихсан байдаг. Гэхдээ яг одоо эссен дээрээ эссе нь одоо яг юу юм бэ? Яг юу бичих хэрэгтэй юм бэ гэдгийг болохоор хараахан ойлгож амжаагүй мэдэж амжаагүй байгаад байдаг. Эссе бол ингээд хоёр төрлөө байдаг. Нэг нь болохоор personal statement, нөгөөх нь болохоор supplemental essays гэдэг. За personal statement нь болохоор 650 хүүхдэд. Тэгээд энэ эссег бүх сургуулиуд руугаа өргөдлөө явуулж байгаа бүх сургуулиуд руугаа явуулдаг тийм эссе байгаа. За supplemental essay нь болохоор тэр явуулж байгаа сургуулиуд чинь ингээд цаанаасаа ингээд тус бүртээ ингээд өөрөөр ингээд асуудаг асуултууд байгаа байхгүй юу. Personal statement нь болохоор ингээд common app гэх платформоор өгж явах үед ингээд цаанаасаа 7 шиг prompt буюу 7 төрлийн сэдв өгсөн байдаг. Чи тэр 7 төрлийн сэдвээс нь нэгийг сонгоод тэр сэдвийн дагуу бичдэг. Амжилттай personal statement-ийг бичихэд 5 чухал юм байдаг. Нэгдүгээрт нь эсээг эрт судлаад одоо эрт өөрийгөө ойлгоод эхлэхсэн. Дор хаяж 1 жилийн өмнөөс одоо эсээгээ бичиж эхлэх хэрэгтэй. Үнэхээр хамгийн их цаг авдаг одоо өргөдлөө явуулах гэхэд хамгийн их цаг авдаг юм бол энэ бол эссе байгаа. Тийм болохоор мэдээж эрт эхлээрэй. За хоёр дахь нь болохоор одоо эсээгээ эхнийхээ эхлэлийг нь одоо сонирхолтой болгож өгөөрэй. Энэ нь болохоор яагаад ингэж байгаа вэ гэхээр чиний одоо өргөдлийг одоо уншдаг хүн чинь чиний өргөдлийг уншихаасаа өмнө бараг 100 гаруй эсээг аль хэдийн уншсан, бараг 1000 хичээл уншсан байж магадгүй. Тийм болохоор өөдцэн, залхацсан байгаа. Тийм болохоор тэр хүнд ингээд нүдийг нь ингээд онгойлгохоор ямар сонирхолтой юм бэ гэтэл нь одоо эхлэлийг нь гоё ойлгож авах хэрэгтэй. Гурав дахь нь болохоор мэдээж англи хэл дээр бичгийн чадвар чинь одоо сайн байх хэрэгтэй. Тэр нь болохоор мэдээж зүгээр энгийн дөрмийн алдаач гаргаж болохгүй. Тэгээд одоо өндөр түвшний үг тэгээд хэрэгжилж байгаа үгнүүд нь зөв газараа яг тэр контекстнда яг зөв хэрэглэгдэж байх хэрэгтэй. Дөрөв дэх чухал юм нь болохоор одоо өгүүлэмж буюу storytelling. Түрүүн эхлэл нь аюул сонирхолтой байх хэрэгтэй гэсэн шүү дээ. Тийм тэр шиг одоо чиний амьдралыг одоо чиний хэлж байгаа юм чинь ингээд аюу creative байдлаар тэгээд creative мөртлөө ингээд бүх чиний гаргах гээд байгаа чиний одоо тэр хүн уншиж байгаа хүндээ ойлгомжтой байдлаар ингээд чамайг ингээд бүхлээр нь ингээд талтаад дурандаад харж байгаа юм шиг л тэгж одоо
ойлгомжтойгоор тэгээд сонирхолтой байдлаар бичих хэрэгтэй. Тавтах нь болохоор ингээд ямар нэгэн байдлаар чи ингээд өөрийнхөө reflective гэх юм уу? Одоо сая хэлсэнчлэн ингээд өөрийгөө ингээд талцсан юм шиг ингээд өөрийнхөө дотор байгаа тэр нэг одоо ингээд inner child гэж ярьдаг шүү дээ. Ингээд дотор байгаа нэг юм байхгүй нуугдсан тэр хүнээ ингээд гаргаж ирээд тэгээд тэрийг одоо эсвэл ингээд тийм тэр хүнээ тэр дотроо ингээд нуугдсан байгаа хүнээ ингээд гаргаж ирээд тэгээд бүр тэр одоо уншиж байгаа хүнийг ингээд байхшруултал нь тийм reflection-ыг ингэж сайн харуулах хэрэгтэй. За энэ нь ингээд personal statement-ийн хэсэг нь болж байгаа байгаа. За харин supplemental essay гэж ярьсан шүү дээ. Тэр нь за supplemental essay-н дээр болохоор сургууль болгоноос хамаарал асуултууд нь өөр байдаг. Тэр нь үгийн тоон хүртэл зарим нь 50 тэмдэгтээс тэгээд зарим нь бүр 650 өгөхтэй хэлж ийм амар өөр байдаг. Тэгээд сэдвүүд нь ч гэсэн өөр байдаг. Одоо жишээ гаргаж өгөх юм бол за Stanford-оос хамгийн алдартай нь одоо roommate essay гэж байдаг. Тэр нь болохоор ингээд ирээдүйнхээ одоо нөгөө нэг оюутны байрныхаа найзад одоо зориулаад essay бичиж өгнө гэсэн баггүй юу. Тэр нь одоо 250 хүүхдэд essay байдаг. Тэр essay-нүүдийг тэр essay-нүүд дээр хүртэл одоо ингээд өөрийгөө татан сонирхолтой тийм жижиг чимэх өөрийнхөө жижиг деталуудыг ингээд айгүй ихтэйхэн ингээд оруулж өгч байгаа байдаг. За Stanford-оос гадна одоо Brownie what brings you joy гэдэг асуулт байдаг. Энэ асуулт нь одоо юу ихээр ингээд чи ад жаргалтай болдог вэ гэдэг тийм асуулт байна. Юу хүчиж болно одоо. Зүгээр нэг өдөр ингээд явж байгаа л ямар ч ингээд их хүн ч чамайг алдтаагүй байхад чи одоо ингээд өөрийнхөө хүслээрээ хийгээд тэгээ тэр хийснээрээ ингээд ад жаргал авдаг. Нэг тийм юм ял минийхээ тухайл ингээд 250 үгэндээ багтаагаад хэлчихнэ гэсэн үг байхгүй. За энэ бол ингээд эсэний хэсэг байлаа. Амжилттай өргөдлөө явуулахын 5 дахь чухал юм болохоор recommendation letters буюу санал болгох захидлууд да. Тэр recommendation letter гэж юу нь бол юу вэ гэхээр чамайг одоо сая SMS чинь academics чинь тэгээд дээрэс нь тест score гэх мэт янз бүрийн юмнаас чамайг хинбэ гэдгийг харцсан. Яг чиний нүднээс. Харин одоо өөр хүний нүднээс одоо чамайг яаж хардаг вэ гэдгийг л тэрийг л одоо их сургуулиуд маань мэдэх гэдэг байгаа байхгүй юу. За тэгээд тэр нь болохоор 2 багш тэгээд тэрнээс гадна counselor багш болон ямар нэгэн бусад хүмүүсээс бас ингээд recommendation letter авч болтгоо. Тэгээд 2 багш нь болохоор их сургуулиуд одоо 2 өөр заах аргын нэгдлээс сонгороо гэсэн байдаг. Тэгээд тэрнээс гадна бас counselor багш буюу зөвлөх багшаас ингээд бас энэ recommendation letter-ыг авдаг. За энэ recommendation letter дээр нь одоо яг хин одоо багш нар нь ч юм уу зөвлөх багш нь яг юу оруулж өгөх хэрэгтэй байдаг вэ гэхээр одоо тэрийг болохоор ингээд чи өөрөө нэг юм цаасан дээр за багшаа миний энэ захиан дээр ингээд ийм юмнуудыг мань оруулаад өгөөрэй гэж чи өөрөө тийм захиа ингээд цаашаа бичиж өгөөд тэгээд тэр багш нь болохоор ингээд тэр тухайн илүү их оруулж бичдэг байгаамаа. За ингээд ер нь бол манай өргөдлийн хэсэг манд дууслаа. Тэгээд одоо харин тэтгэлгийн хэсэг рүү орноо. За тэтгэлэг нь болохоор 3 төрлийн ихэнх Америкийн сургуулиуд бол 3 төрлийн тэтгэлгийг ингээд олгодог. Эхнийх нь болохоор need blind. За need blind тэтгэлэг маань яадаг вэ гэхээр одоо хэрвээ чи аль хэдийн тэр сургуультай тэмцсэн л байх юм бол тэгээд танаа санхүүгийн байдал ямар ч байсан хамаагүй чи тэтгэлэг хүссэн л тэр сургууль ингээд 100% тэтгэлэг олгох чадвартай боломжтой гэж байгаа байхгүй. Энэ төрлийн одоо need blind тэтгэлэг олгодог сургуулиудын жишээ нь гэх юм бол Harvard, Princeton, Amherst гэдэг сургуулиуд байгаа. За харин хоёр дахь төрлийн тэтгэлэг маань болохоор need based тэтгэлэг. За энэ need based тэтгэлэг маань болохоор танаа гэр бүлийн одоо чадамж, танаа гэр бүл одоо хэрвээ тэр сургуультай мэдээж тэмцсэн байх юм бол $2,000 одоо жилдээ гаргах боломжтой. Чиний төлбөрийг төлөхөд $2,000 гаргах боломжтой. Эсвэл $10,000 гаргах боломжтой. Гэх юм бол одоо тэр үлдсэн танаа гэр бүлийн гаргах чадах өмнөөс үлдсэн төлбөрийг нь одоо ингээд тэтгэлэг болгож олгодог гэсэн. Гэхдээ энэ нь болохоор 100% тэтгэлэг олгодгүй гэсэн үг бол биш. Мэдээж олгодог. Гэхдээ танаа гэр бүл хэдэн доллар хэр их гаргаж чадхаас бол хамаардаг гэсэн үг. За харин 3 төрлийн тэтгэлэг маань болохоор merit based тэтгэлэг гэж байгаа. Энэ нь болохоор саяны өмнөх хоёроос арай бага хэмжээний ер нь л ингээд амжилттай одоо тэр хүүхдийн өнгөрсөн хугацаанд хэр их амжилт гаргасан бэ? Тэрийг нь үнэлээд тэтгэлэг олгож байгаа гэсэн. Энэ нь болохоор хэвсэн $2,000-аас $5,000 тэтгэлэг байдаг. За тэгээд миний өнөөдрийн маань бичлэг та бүхэнд хэрэгтэй байсан гэж найдаж байна. Тэгээд энэ жил одоо
буюу нөгөө платформ маань 8 сарын 1-ээс нэгдэж байгаа шүү. Тийм болохоор одоо энэ жил хүргэлээ болгож байгаа бүх хүүхдүүдтэй амжилт хүсье. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяртай.